Дараагийн мэдээг танилцуулъя. Индикийн Махашатра мужийн зарим хэсэгт өмнө саман өрнөсөн байна. За үүний гол шалтгаан нь бол улс төрийн нөхцөл байдал, ялангуяа их Монголын хааны бушиг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой асуудлуудаар шашны бүлэглүүд хоорондоо санал зөрөлдсөн. За үүнээс болоод олон нийтийг хамарсан томоохон хэмжээний хүчирхийлэл өмнө саман өрнөсөн байна. За тухайн асуудлын гол зангилаа болж байгаа хүн нь 17 дугаар зууны үеийн их Монгол улсын хаан байсан Аврунзеб гэдэг хүн байсан юм байна. За түүний бушиг нүүлгэн шилжүүлэхийг хийн дүү шашинтай олон хол шаардаж байгаа. За энэ нь бол мэдээж их хэрэг исламын шашинтай цөөнхүүдийн хүсэл сонирхолд нийцэхгүй байгаа болохоор үүнтэй холбоотой асуудлууд үүсэж байгаа юм байна. За үүний улмаас бол Индикийн баруун нутгийн Махашатра мужийн зарим хэсэгт бол даваа гарагийн орой бол хөл хорой тогтоосон байна. За Нагапур хотод бол тухайн бунхан оршдог ойр хавийг бол машинуудыг шатаах, чулуу шидсэн ийм үйл явдал болсон. За үүний дараагаас эхлээд цагдаа бол хөдөлгөөнд орж нөхцөл байдлыг бол бүрэн хяналтанд авч ард иргэдийг тайван байлгах ам олон байхыг уриалсан байна. За хиндүү шашинтай хит барууны үзэлтэй хүмүүс бол 300 гаруй жилийн өмнө нас барсан Аврунзеб хааны бушиг сүүлийн жилүүдэд бол нүүлэхийг шаардж байгаа. За үүнээс болоод улс төрийн томоохон тэмцэл хөдөлгөөн өрнөж байгаа. За Махашатра мужийн ерхий сайд Девендра Панданис мужийн ассамблей хуралд хандаж үг хэлэхдээ Вишва хиндүү Прашид Пранжанг Дал гих хоёр ийм шашны байгууллага бол хааны хөргийг шатаасан бунхангийн зайлуулахыг шаардсан уриал оцсон барьж чагсан. За энэний дараагаас эхлээд даваа гарагт бол энэ хүчирхийлэл өрнөсөн юм байна. За орой мөрөглийн дараа бол исламын шашинтай 250 гаруй ирчүүд бол цугларч уриал оцсон барьж эсэргүүцлээ илэрхийлсэн. За хүмүүс бол машин шатаана гэж ярьж гисэн. За үүний дараа бол цагдаа хүч хэрэгэлсэн. Хэргийн улмаас 50 гаруй хүнийг сатуулж 33 цагдаа шархсан гэдгийг Нагапур хотын цагдаагийн комиссар Равиндар Сингал бол ЭНЭ агентлагт ярьсан байна. За Нагапур хот нь бол хотын хувьд бол энэ гол мөргөлдөө өрссөн гол газар. За Нагапур хотын төв хэсэгт байрлах дэлгүүр бизнесүүд бол үүд хаалга хаасан. За тэгээд орон хот даяар бол хамгаалтыг чангатгсан ийм нөхцөл байдал үүссэн юм байна. За сүрэг хүчний намууд ялангуяа энэхүү мужид өрнөж байгаа үйл явдалтай холбоотой Бахая Жанатра намын тэргүүтээ засгийн газрыг бол мужид хууль дэг журмыг тогтоох асуудал дээр чадамжгүй ажилласан гэж буруутгаж шүүмжилсэн байна. За энэхүү Аврунзеб гэдэг хаан нь бол Индикийн хойгийг удирдах байсан хамгийн хүчирхэг хаадын нэг байсан. За түүний буш нь бол Нагапур хотод бол байдаггүй юм байна. За энэ бунхан нь бол Магапураас 450 км зайд оршдог. За 2023 онд бол Аграмбад гэдэг нэрээр нэрлэгдэж байсан ийм газар юм байна. За тэгээд 2023 оноос эхлээд тухайн газрыг Чахапатри Самбажар гэдэг нэртэй болсон. За өмнө нь бол энэ хааны нэрээр нэрлэдэг ийм газар байсан бол энэ нэрийг нь бол өөрчилсөн байна. Индикийн шашны зонхлох бүлгүүд бол түүний талаар нэлээд сүрг ийм төсөөлөлтэй байдаг. За Аврунзебийг бол Индикийн орчин үеийн түүхэнд хамгийн их цус урсгасан ийм хаан удирдагч байсан гэж үздэг. За тийм учраас бол энэ дээр бол харин түүхчид бол өөр байр суурьтай юм байна. За хааны түүхийг бол зөвхөн нэг хүнцгээс харах биш, олон талаас нь харах хэрэгтэй гэж тэд бол үзэж байгаа юм байна. Аврунзеб хааны хувьд бол хүчирхэг эзэнт гүрнийг өвлөж авсан. За тэрээр эцгийгээ шоронд хийж том ахыгаа алж устгасны дараа хаан ширээн заларсан юм байна. За түүнийг бол эрх мэдэл шунсан ийм эзэн хаан байсан гэж үздэг. За ер нь бол үздэг ч гэсэн орчин үеийн түүхний үүднээс аваад үзэх юм бол тулааны талбарт ч тэр эвсэл байгууллагатай ч тэр ийм гарамгаа удирдагч байсан гэдгийг бол түүхч бас ийм ном гаргасан юм байна. За энэ номынх нь нэр нь бол Аврунзеб ба түүх ба домог гэсэн нэртэй ийм номыг бичсэн Одри Туреншеке гэдэг ийм зохиолч бол энэ хүнээр бол гол түүхийн номыг бичсэн юм байна. За түүний хувьд бол Аврунзеб хааны бодлогот бол Монголын эзэнт гүрний их эзэн хаан Илэн цөв Акбарын бодлого бол их нөлөөсөн. За тэрээр бол энэ хааны үед бол шашны болон бусад бүх бүлэглүүдийг бол нэг туганд ор удирдах байсан гэдгийг бол онцолж байгаа. За түүний эзэнт гүрний хаан байхад бол бүх нутгаар явж аялж байсан. За тэгээ Маратаас эхлээд Рашпут хүртэл бүх бүлгүүдтэй холбоо тогтоож дараа нь бол тэтгэр хүмүүсийг өөрийн засгийн газар танхимдаа чухал албан тушаал өгч байсан. За тэгээд Индикийн баруун хэсэгт байдаг хиндүү шашны нийгэмлэгүүдийг ч гэсэн өөрийнхөө эвсэл холбоонд оруулж байсан юм байна. За Аврунзеб хааны хувьд бол исламын шашны хуулийг бол хатуу мөрдөж байсан. За хиндүү шашинтай хүмүүсийг бол жоохон ялгуурлан гадуурхын бодлого хэрэгжүүлж байсан гэдгээр тухайн энэ асуудлын гол асуудал энэ үүнээс бол урган гарч байгаа юм байна.
Тэгэхдээ түүнийг бол түүхчид бол шашны удирдагч гэхээсээ илүү одоо өөрийнхөө засаглалд хамгийн гол зүйл бол эрх мэдэлд бол гол анхаарлаа төвлөрүүлдэг байсан. За эзэн хааны засаглалын үед итгэлээр бус харин эрх мэдлэр бол бүгдийг удирддаг байсан. Сүшиг бишрэл болон эрх мэдлийн алийг нь сонгох вэ гэсэн ийм сонголт тохиолдсон тохиолдол бол тухайн Амзрыг Бэб хаан бол ямар ч тохиолдолд эрх мэдлийг сонгодог ийм удирдагч байсан. Тэгэхээр түүнийг бол шашны удирдагч, за бусад шашны болон олон хуутыг одоо ялгуурлан гадуурхч хүн байсан гэж үзэх нь бол өрөөсгөл юм а гэж үзэж байгаа. 2022 онд модын засгийн газар дунд болон ахлах сургуулийн түүхийн сургагчдыг өөрчилж Монголын эзэнт гүрний бүлгүүдийг бол хэсэгчлэн хассан. За тэр дундаа Аунзеб хаан болон түүний үг дээдсийн одоо ялалт ололт амжилтыг харуулсан хэсгийг бол бүхэлд нь хассан байгаа. Ингээд цаашдаа бол энэ одоо хүний талаар дурдсан одоо хүмүүсийн хувьд бол энтхийн ялангуяа хинди шашинтай улс төрчд бол улс төрийн хувьд нэлээд алдагдaltaй ийм нөхцөл байдалд орох учраас аль болох түүнийг одоо эсэргүүцсэн ийм нөхцөл байдлыг бол гаргахыг оролддог. За дээр нь бол түүний одоо буш бунхныг бол зөөх асуудал бол байнга яригдаж байгаа. За энэ бол 53 онд батлагдсан хуулиар бол түүний буш нь бол үндэсний хамгаалтанд орсон байдгийн байна. Тэгэхээр энийг одоо өөрчлөхийн тулд бол мэдээж хууль эрх зүйн томоохон өөрчлөлтийг бол энтгэгд хийх шаардлагатай байгаа. За ямар ч тач бол зарим улсуудад бол энэ түүхийг буруу гуйлан одоо ойлгох, за үүнээс болоод улс төрийн болон бусад одоо хүчирхийлэлд дуудсан ийм асуудал үүсэж байгаа нь энтхийн жишээг харуулж байгаа юм аа. Баярлалаа та бүхэнд гадаад мэдээ танилцууллаа.